Сайн байцгаана өрхөн хүндэт үзэгчдээ Золооны үсгийн шинэ дугаар хүргэж өгөх бэлэн болж байна. Тэгээ би 7 хоног бүр Азийн хамгийн сонирхолтой мэдээ томилж байгаа. Тэгээ яагаад Азийн мэдээ томил байгаа гэвэл дэлхийн дундаж давхаргын дийлэнх нь 2030 онд Аз байна. Тийм болохоор бүгдээрээ ирээдүүлээ явцгаая. Сөүлийн дүүргийн шүүх Япон улсыг Солонгосын 12 эмэгтэйд тус бүрд 100 сая вон буюу $93,000 нөхөн төлөх шийдвэр гаргажээ. 1910 оноос 1945 онд хүртэл Солонгос Японы колони байсан. Зарим түүхчдийн тооцоололоор 1932 оноос 1945 онд хүртэл 200-аад мянган эмэгтэйчүүд, голдуу Солонгос эмэгтэйчүүд Японы цэргийн эмзийн хүрээлэнд хүчээр ажиллаж байсан. Энэ талаар 2015 онд Япон, Солонгос хоёр улс зөвшөлтөөд тэгээ Япон улс тусгай саанд $9.3 сая байршуулна гэд зөвшөлтжээ. 2015 онд Японы ерөнхийлөгч байсан Шинзо Абе өөрийн хувьяасаа уучлалт илэрхийлсэн. Харин 2017 онд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэйин 2015 он Япон Солонгосын зөвшөлдсөн гэрээг татан болгосон. Сонниноос 12 эмэгтэйчүүдээс 8 нь одоо амьд үлдэж байгаа. Тэгээд Япон Солонгосын төрөл бүрийн магаанууд бол одоо хүртэл үргэлжилж байгаа. Шанхайд $900 сая дахин спортын төв баригдана. 2023 онд ашиглалтанд орно. Тэгээд онцлог нь юу вэ гэвэл 6,000 үзэгчдийн суудалтай байна. Мөн бас геймингийн тухай дотоод чимэглэлтэй 5 модтой зочид буудал мөн бас гейминг болон дахин спортын түүхийн музей байгуулах болно. Бас нэг сонирхолтой мэдээ бол Хятад улс 720 сая геймерүүд байгаа. Тэгээд тэдний 70% нь бол захин спорт тоглодог. Харин 2020 онд дэлхийд захин спортоор олсон орлогыг бол $1.1 тэрбум гэж үнэлж байгаа. Харин манай Монгол улсад бол захин спорт бол уналттай байгаа. Энэний нэг жишээ гэвэл LoL тоглоомын төвийг ажилуулж байгаа Бүртээ 8 маань Remax ч юм боллоо. Энэтхэгийн засгийн газар 2 сарын 25-нд ард иргэдээсээ шалгалт авна. Үхрийн мэдлэгийн тухай шалгалт авна. Энэтхэгчүүд бол үхрийг шүтдэг. Харин энэтхэгт бүр мал аж ахуйн яамны доор үхэр хамгаалдаг бүр тусгай агентлаг байгаа. Тэгээ энэ агентлаг үхрийн тухай 51 хуудастай ном гаргаад тэр номын дагуу ард иргэдээсээ үхрийн тухай мэдлэгийг бол шалгах гэж байгаа. Тэгээ энэтхийн засгийн газрын энэ агентлагийн захирал ингэж хэлсэн байгаа. Үнээс сүү өгөхгүй ч үхрийн баас болон үхрийн шээс бол үнэтэй. Тэгээ манай Монгол улс зөвхөн Хятад руу нүүрс экспортлж байгаа юм бол бид нар бас 2021 онд эдийн засгаас солон оруулаад тэгээд энэтх рүү үхрийн шээс бас экспортлохыг эхэлцгээе. Олон улсын судаачдын баг 17,000 жилийн өмнө амьдарч байсан хүмүүсээс ахуулаад 500 жилийн өмнө хүртэл дундаж үед амьдарч байсан хүмүүсийн цогцсыг судалжээ. Энэхүү судалгаанд судлаачид сонирхолтой мэдээ нийтэлжээ. Жишээ нь Якутын Белхачи гэдэг үндэстэн бол өнөөгийн Арктикт амьдарч байгаа уугуул хүмүүсийн үг дайжс мөн гэж үзжээ. Мөн бас байгаль нурын хавцаа амьдарч байсан хүмүүс Сибирь, мөн бас зүүн өмнөд Азид амьдарч байсан хүмүүстэй бол нэлээд холилдсон гэдгийг бас гинийн судалгаагаар баталсан байгаа. Энэ мэдээг уншаа хүмүүс юу ойлгох вэ гэвэл цэвэр тус гэж байдаг. Ус үндэстнүүд бол олон жилийн туршид бол бие биентэйгээ ингээд холилдож байсан шүү. Болохоор Монгол цэвэр тус гэж байхгүй. 2020 онд Филиппинийн 15-аас 49 насны эмэгтэйчүүдийн жирэмслэлтийн хувь 2019 онтой харьцуулах юм бол 43%-аар өсжээ. Өөрөөр хэлбэл 2020 онд Филиппинийн 2.5 сая эмэгтэйчүүд жирэмсэлжээ. Филиппин улс бол бараг 109 сая хүн амтай. Харин Филиппиний хүн ам төлөвлөлтийн хөгжлийн хороо 2012 оны хүн амын өсөлтийн рекордыг 2020 онд эвдэнэ гэж таамаглаж байгаа. Дэлхийн олон улсын байгууллагууд өндөр өсөлттэй улсуудыг бол ядуу буурай гэж үздэг. Харин Дэлхийн банк бол ядуурлын түвшинг бол нэг хүн өдөрт $3.2 амьдарч байгаа юм бол энийг ядуурлын түвшин гэж үздэг. Харин энэ Филиппинд ядуурлын түвшин бол бараг 17% байгаа. Тэгээд хөрш улсууд буюу Тайланд болон Индонезитэй харьцуулах нь бол Филиппинд ядуурлын түвшин 2 дахин их байгаа.
2015 оноос 2019 оны хооронд Филиппинийн хүн амын өсөлтийн түвшин 1.73% байсан. Би бас үзэгчээс асуумаар байна. Цар тахлын үед Монголын хүн амын өсөлт хэрхэн байгаа юм бол хэрвээ энэ талаар мэдж байгаа юм бол коммент бичээрэй. Баярлалаа. Казахстан улсын ерөнхийлөгч Касим Жокарт Токаев олон улсын цаазын ял татан буулгах тогтоол дээр гарын үсэг зуржээ. Одоогийн байдлаар дэлхийн 88 улсын тогтоолн дээр гарын үсэг зурсан байгаа. Харин Казахстан улс 2003 оноос хойш цаазын ял хэрэгжүүлэхэ болсон байгаа. Инкруид ажлын сайт 837 солонгосчуудын дунд судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 94% нь бид цар тахлаас болоод маш их ядарч байна гэж хариулжээ. Тэгэхээр судалгааны дунд бас солонгос эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн хүйсийн ялгаас мэдэрч байна. Солонгосын эрчүүдэд хамгийн том асуудал нь юу вэ гэвэл цар тахлын үед хүмүүстэй уулзахгүй байхыг гэж хариулсан. Харин солонгосын эмэгтэйчүүдэд цар тахлын хамгийн төвөгтэй зүйл бол маск зүүх гэж мэдээлжээ. Энэ судалгаанаас бид нар юу ойлгож байгаа гэвэл солонгосын ард иргэд манай Монголын улс төр баригч нар шиг ядарч байгаа юм байна. Солонгосчууд баарж байгаа гэдгийг мэдээлээгүй. Шинэ жилийн анхны дуудлага худалдаан дээр Токио хотын Тоёсу загсны зах дээр Bluefin тунаа загс $202,000 зарагджээ. Нодны анхны дуудлага худалдаан дээр зарагдсан тунаа загс бараг $1.9 сая зарагдсан. Шинэ жилийн дараах дуудлага худалдааны хамгийн том рекорд бол 2019 онд байгаа. 2019 онд зарагдсан Bluefin тунаа загс $3.1 сая зарагдсан. Тэгээд тэр загсны жин нь бол 287 кг байсан. Энийг тооцоолоод үзэх юм бол 1 кг тунаа нь бол бараг $11,000-оос дээш үнэтэй байсан. Дундаж тунагийн үн харин $88 байдаг 1 кг-т. Харин манай Монголд махны үн бол хямдхан хэвээрээ байгаа. Энд бол ард иргэд бол баярлж байгаа. Харин ямар юм үнд өсдөг вэ гэвэл хэрвээ засгийн газрын тендер зарлагдах юм бол автобусны үн 2 дахин хүртэл өсдөг. За тэгээд энэ дугаар ингээ өндөрлөө. Тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Хэрвээ таалагдсан бол лайк, subscribe, share тэгээд дараагийн дугаард уулзцгаая.